дуучин дуучнаа л хиймээр байна. Тандра би чамтай үзмээр байна. Дурын бит тавьж байгаа те. Талхаа идмээр байна. Урам хугарж байна. Урнаа жүжигчин хүн нь жүжиглээд, дуучин нь дуучнаа хийгээд, бүжигчин нь бүжигчнээ хийгээд, рэпер нь өглөөг хийгээд ингээд явж ямаар байна. Монголын урлагт гайхаж байна. Яах гээд байгаа юм те. Жүжигчин хүн кинонд тоглоод киноныхоо үр шимээр амьдрмаар байна. Урлагийн зах зээл рүү орж идэхгүй зөндөө олон авьяастай, хүсэл эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй ийм залуучууд байхад яагаад заавал таандар гэж. Ямар амар ханж цаддаггүй юм бэ өнөөдөр Монголын урлагт. Рэп тэмбигээс гарч ирээд өвчнөд бараг 17 8-таагаас хойш энэ Монголын урлагт захиур хагалсаарж байгаа бүх дуунууд чи хийд. Тэгэхэд өнөөдөр жүжигчин залуустаа боломж олгомоор шүү дээ. Хүн амар жүжиглцэн. Тэ харц марцсан ингээ яагаад байгаа юм бэ? Болохгүй шүү дээ. Тандра би чамтай үзмээр байна. Тэ камерын ч өмнө үзье. Тайзан дээр чинь ч үзье. Чиний хэлдгээр эсвэл гудамжинд фристайл хий. Би чадсан шүү дээ. Дурын бит тавьж байгаа те. Болмоор байна, болохоор байна, болоод байна. Би чадсан шүү. Чи энэ кинон дээр явж болохоор байна уугүй юу би харъя л да. Хармаар байна. Ээ. Амж дээр яа шаастай чи хармаар байна. Кино бол хин дуртай нь ороод жүжиглээд байдаг ийм салбар биш шүү. За тэгээ ямар ч аминч гэдэг энэ уран сайхны кино театруудаар гарч эхэлж байгаа юм байна, нээлттэй хийж байгаа юм байна. Яаран дүгнэлт хийгээд яах вэ? Киног нь үзье. Хэр тоглосныг харъя. Тэгээд муу тоглосон байх юм бол Монголын ард түмний өмнө уучлалт гуйгаарай.